Оройн төр хэмжигчтэй ам нээвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ дад бид хууль зүйн ухааны доктор профессор Батчавыг ураад байна. Урилга хүлээж авсанд баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр та өөрөө хууль боловсруулах ажил дээр ер нь голлож зөвлөгөө өгдөг. Яг ингээ гардаж ажилдаг байсан хүний хувьд ер нь улсын хурал дээр орж ирж байгаа хуулиуд дээр нэлээд бас анхаарч ажилдаг байсан баг тийм үү? Мөн ерөнхийлөгчийн хамын газар юм уу? Эсвэл засгийн газрын эрх газраас улсын хуралд оруулж байгаа хуулиуд дээр бас ажилдаг байсан уу? Тийм шүү дээ. Би ерөнхийлөгчийн хамын газар багчин хуулийн бодлого хариуцсан ахлах эрхлэн тэгжүүлээ. Тэгээ ерөнхийлөгчөөс санаачилж байгаа бүх хуулиуд дээр ажилдаг байлаа. За тэгээд нөгөө 4-5 дахь өдөр болгон чинь хуулиуд батлагдсан шүү дээ. Тэгээ батлагдсан хуулиуд дандаа ерөнхийлөгчдөр очиж ёсцлогддог. Тэхийн өмнө 5 хоногийн дотор 20-50 асуудал бас байдаг. За тэнд бол нөгөө 5 хоногт нь багтаал ямар үндсэн хууль болон бусад хуультай нийцж гинэгүй юу 20-50 асуудлыг л үздэг байлаа шүү. Тэгж байгаа энэ муу толгой шинэ буурал болсон юм байгаа шүү дээ. Ер нь за тэгэхээр аль ерөнхийлөгчтэй та хамтарч байна? Тэгээ энэхүү ерөнхийлөгчүүд ажиллаж байлаа, элбэгдүүлж ерөнхийлөгчүүд ажиллаж байлаа. Тэгээ тэр 20-ийн асуудал чи их төвөгтэй асуудал байсан. Өнөөдөр салбарын ч юм уу ямар нэгэн хууль батлагдахын тулд дээдл нь 3-4 жил, за доотл нь юу гэдэг нь 1 жил 2 жил болж байгаа байхгүй. Засгийн газрын төвчөнд, их хурлын төвчөнд ажлын хэсгүүд байгуулагдаа. За тэгээ байнгын ороогоор хилцэгдээд, чуулганаар хилцэгдээд ингээд шүүлтүүрээр ороод хилцчихэж тэр баталж байгаа тэр хуулийг хууль болгоныг үндсэн хууль болон бусад хууль нийцж гинэгүй юу гэдгийг хянд шалгана гэдэг бол бас л толгой өвтгсэнд бас тийм ажил байсан юм аа. Тэгээ тийм учраас бол үзтгэл байсан л да. Тэгээд их хурлын хамын газар бол хуулийн хэлтсийн тэр экспертийн албаны дараа хуулийн хэлтсийн орлогч дарга албыг ашиглаа. Тэнд бол хууль өргөн баригдахаас за хамгийн сүүлд нөгөө техник үгсгийн алдааг засаад явуулах тэр хүртэлх процессд оролцдог байсан. Тэгээ ер нь бол шулуухандаа бол улсын хурлаар орж байгаа хуулиуд ер нь бараг л бүгд лоббины л хууль шүү дээ. Нийтийн эрх ашигын төлөө орж иж байгаа хууль ер нь байхгүй шүү дээ. Салбарын болон компани захиалгал ер нь хуулиуд орж ирдэг гэж би бол мэддэг. Таасаа хэллээ шүү дээ. Ингээд хууль боловсруулахаас батлах хүртэл шатанд 2 жил орчмын хугацаа шаарддаг юм байлээ. Тэгтэл лоббины хуулиуд нь болохоор яг энэ шат дамжлагаараа 2 жил болдгоо шүү дээ. Ердөө 2 сар байтугай 2 өдрийн дотор батлагдах тохиол байдаг шүү дээ. Байна тийм үү зөндөл байна шүү дээ. За мэдэн шүү дээ. Жишээ нь таныхаа мэдгүй шүү дээ. Улсын ерөнхийлөгчийн сонгуул уулзсан сонгуулийн үеэр ямар нэгэн олоор үнийг өсгөнө гэл тэгэл хууль санаачилгээл газ бичүүлээл тэгээ яамдаа санал авчих ингээд 2-3 яамдаа санал авсан бол тэгэл өргөн барайл тэгэл маргааш нөгөөдөр нь тэгэл үдээс өмнө оруулаад үдээс хойно батлуулахаас авахулаад маш олон тийм хуулиуд зөндөл байдаг шүү дээ. Ямаанд мөнгө өгсөн гэдэг нь хууль. Тий. Хууль зөндөл байдгийн. Улсын хурлын ээлжид чуулган эхлэхэд өргөн баригдсан хууль батлагдахгүй байжгаад 3 жил хагасны дараа улсын хурлын хаалтын тухайн чуулганы бүрэн эрхийн хаалтын чуулган хийдэг өдөр үдээс өмнө байнгын ороогоор ороод үдээс хойш нь тасгэ зохиол батлагдчихсан би хуулийг санаж л байна. Тэр бол чинь лоббины л хууль байсан жишээ. За тэр ямар хууль байсан нууц шиг. За яах вэ тэгэл автоөлтэй холбоотой хууль гэж ерөөхдөө нийлжээ. Гэх жишээний ингээд 3 жил гарan дарж гал яг экзектэй тэр үед л батлуулахаас ахуулаад зөндөл байна шүү дээ. Өнөөдөр нийтийн эрх ашиг гэж ярих юм бол тэгвэл гэр бүлийн хууль өөрчлөхгүй л байгаа шүү дээ. Байхгүй л шүү дээ. Төр гэдэг чинь өөрөөрөөс бүрддэг шүү дээ. Тэгвэл гэр бүлийн зөндөө олон проблем байна. Двэшт хүүхдийн асуудал, тэтгэвэр тэтгэмжийн асуудал, эд хөрөнгийн асуудал хэн ч ярихгүй л байгаа шүү дээ. Эрүүгийн хууль, иргэний хууль ингээд зөндөө олон хуулиуд байна. Чухал нийгмийн харилцааг зохицуулж байгаа амин чухал хуулиуд хэн ч өөрчлөлт байхгүй л байгаа шүү дээ. Байхгүй шүү дээ. 3 жилийн өмнө гэр бүлийн хуулийг өөрчлөх асуудал улсын хурал дээр уг нь орж ирсэн. Тэгээ өмнөх парламентын үед овоо явцтай байжснаа яасан мэддэхгүй тагч ингээ гацчихлаа. Одоо шинэ парламент энэ асуудлыг хизээ авч хэлцэх нь тодорхойгүй байна л да. Энд чинь нөгөө ард түмний сонгосон бидний өмнөөс нөгөө нийгмийн харилцааг зохицуулна гэдэг сонгогдсон намайг сонгож өгөөч гэдэг нөгөө гуугаад исэн нөгөө 126 жил ажил байхгүй. Бид энэ асуудлыг мэдэхгүй байхгүй. Зүгээр гэр бүлийн хууль бол 1999 онд батлагдсан. Одоо тэгээд тэрнээс хойш тэгээд ингээд нэг жоохон засвар байгаа тэгэл байж л идэв шүү дээ. Тэгээ 2023 оны 12 сард байсан баха. Гэр бүлийн хуулийн шинжсэн хариулга гэдэг нэг юм өргөн баригдсан байсан. Тэгээд сая парламент хэмээн дээр төсөл нь байжлаа. Тэгээд бодвол тэр байхгүй болоо биз. Яагаад тэгэхээр тухайн бүрэн эрх чинь дуусаа шинэ бүрэн эрх эхэлж байгаа учраас өргөн баригдсан хуулиуд бүгд татгцал байж байгаа байлгүй. Тэгээд одоо байхгүй л шүү дээ. Та өөрөө гэр бүлийн хуулийн дээр гардаж ажилдаг гэж анзаарчихсан л та. Ялангуяа энэ гэр бүл салтын асуудал дээр ер нь өмгөөллийн үйлчлэгийг сүүлийн үед нэлээд төлхөө үзүүлээд байна уу гэж анзаарагдаад байна. Тэгэхээр ер нь ямар асуудлыг ямар харилцааг ер нь хуульчлаагүйс болоод та бүхэнд ер нь хүндэл учирч байна. Үгүй ерөөсөө энэ
гэр бүлийн хуулийг те бүхлээр нь бүхэлд нь өөрчлөх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр хүсн салжийн нийлж, дуртай нь сууж гин. Тэгээд салжийн нийлж. Тэгээд яг аль дээр нь хүүхдийн амьдрал, тэр аав ээж, ах トゥ хамаатан садан хот урган бүхэл амьдрал ингээд оронгороо өөрчлөгдөж шít. Гэхдээ энийг зохицуулах хэрэгтэй шүү дээ. Одоо юу гэдэг юм гэр бүл болох нь хэнтэй суух, хэнийг хайрлах нь хүний эрхийн асуудал байж болно. Тэгэхдээ тэндээс чинь давхар одоо эрх зүй эдийн засгийн асуудал цаашлах юм бол бодгол хүний асуудал үүсэж шít. 4-5 хүүхэдтэй олцоод гэсэн хүний 4-5 хүүхдийг хүнтэй очиж суунаг явж байгаагаас ахуулаад ингээд амьдралд хачаа юмнууд их байдаг байхгүй. Энэ бүхний чинь зохицуулах хэрэгтэй. За цаашлах юм бол өнөөдөр яригддаг бүх зүйл бол өнөөдөр гэр бүлээс гадуур харилцааны тухай арга тавилтын асуудал, үүнээс салж байгаа асуудал байдаг. За үүнд хүлээлгэх хариуцлага байна гэж хүн болгоо асууж байна. Гэтэл энд манай хуулийн зохицуул байхгүй шүү дээ. Одоо ингээд гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон тухайн хүнд бол ямар ч хариуцлага байхгүй. Ямар ч хариуцлага байхгүй. За. Өн чинь тэгтэл олон улсад байх ёстой зохицуултыг хэлээд өгөхөд өнөөдөр энийг би маш олон жил ярьж байгаа. За. Яг тань шиг сэтгүүлчээс ахуулаад за хаяа зарим нэг бохимдолтой үед дээр би хэлдэг. Улсын хурлын гишүүдэд гэж хэлж байгаад хэлдэг. Хэн ч хүлээж авдаггүй. Жишээ нь одоо ямар зохицуулт шаардлагатай вэ? Бусад улс орнуудад энэ талаар бас нарийн зохицуулт байдаг л би сонссон л доо тий. Үгүй амархан шүү дээ. Би чи өөрөө гэр бүлээс гадуур харилцаа үүсгэлээ гэж чинь одоо тэр эхнэр нөхөрд сэтгэл зүйн дарамтанд орж байгаа биз дээ. Нөгөө хүүхдүүд нь сэтгэл зүйн дарамтанд орж гин үү? Орж ин түүнээс болоод нөгөө эрхэлжсэн ажил төрөлд байхгүй болж болно. Бизнес нь байхгүй болж болно. Нуран удаж болно. Эд хөрөнгө алдаж болно. Эсвэл эд хөрөнгө аваад явж болно. Чи асар их дарамтанд болж асуудал юм байгаа юм. Амьдрал сүрж шүү дээ. Тэг амьдрал сүрж шүү дээ. Оронгороо эгж шүү дээ. Аавтай хүн аавгүй болж байна. Тэ ээжтэй хүн ээжгүй болж байна. Тэ инхээр энэ өөрсөж. Тэгвэл энийг одоо хуульчлаагүй улмаас хэн нэгэн дураараа өөрийнхөө дур хүсэл тачаалаа барьж авч чадахгүй өөрийнхөө биш бусдын амьдрал үр хүүхэд нөгөө тангараг тавьсан төрийн өмнө эхнэр нөхөр байна гэд нэг эхнэр нэг нөхөртэй байна гэд тангараг тавьсан тангарагаас нь очиод хүний амьдралд тоглож байгаа юм шүү дээ. Гэхдээ явал да явах гэж бол хариуцлагатай байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл хуулинд энэ хариуцлага чинь ерөөсөө санхүүгийн мөнгөний төлбөрийн асуудал байгаа байхгүй юу? Гэхдээ төлбөрийн төлөлтөө. Гэхдээ төлбөрийн төлөв явал да. Тэгт төлөх юм байхгүй. Одоо ингээд хүүхдийн тэтгэмжийг одоо шүүх ингээд тогтоогоод ингээд сар болгон төлөд яваа гэдэг ийм төлбөр ноогдуулдаг шин. Тэгээд тэр төлбөрөө олонхон төлөхгүй байна гэдэг ийм асуудал байдаг л да тийм үү? Тэр яах вэ? Төлөхгүй байх сонирн биш үү? Хинжээ нь одоо арай бага байх асуудал яриад байдаг тийм үү? Төлөхгүй байх нь гол асуудал биш. Ерөөсө төлөгж байгаа ямар хэмжээг нь л хоёулаа ярих хэрэгтэй байхгүй юу? Өнөөдөр гэр бүлийн хуулийн заагснаар амжиргааны 11 наснаас доош бол амжиргааны баталгаац төвшингийн 50%. 11-ээс дээш насанд 100% тоосч өгнө гэж байгаа байхгүй. Тэр нь хэдэн төгрөг юм? Улаанбаатар хотод 492 мянган төгрөг байгаа байхгүй. Гэхдээ тэгээд 11-ээс доош насны 2 3 4 5 хүүхэд гаргацсан. Тэгээд нэг хүүхдээ 241 мянган төгрөгөд хоолоод, ундлаад, хувцлаад, ажиллаад амьдрал гэж төр. Үеийн яаж байгаа? Нэг сарын хугацаанд. Тий, энэ байж болохгүй шүү дээ. Тэгээд энэ улсын хурлын гишүүд энийг өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Гэхдээ 2 дахин 3 дахин нэмчихэлтэй. Төрөөс гарчаа зарлав шүү дээ. Бусад улс орнуудад жишээлбэл ямар одоо хэмжээ байдаг? Тэр бол тэгэл 500 тэгэл эхлээд дэше хэдэн мянган доллар хүртэл байгаа усуд байна шүү дээ. Тэгэхээр энийг жишээ нөгөө өөрөө чи яриад байгаа нэг улсын хурлын гишүүд зохицуулах хэрэгтэй байхгүй юу? Уул нь одоо улсын хурал дээр энэ гэр бүлийн хууль орж ирж байгаад миний сонссноор бол тухайн одоо тий хариуцагчийн одоо орлогоос нь хамааруулаад бас тодорхой хэмжээний тийм төлбөр ноогдуулдаг болыг гэсэн асуулт яригдчихсэн л да. Уул нь тийм. Гэхдээ энэ бол боломжгүй зүйл байхгүй юу? Хуучин бол байсан. Социализмын манай хуулиар нэг хүүхэд бол одоо цалингийн 25%, 2 хүүхэд бол 50%, 3 хүүхэд бол одоо ингээд 75% өдөргээд ингээд хүүхдийн тоогоор цалингийн орлоос нь авдаг ус. Тэр ус социализм байсан. Ягаад гэвэл дунд улстай улсууд 450, дээд улстай бол 750 төгрөгийн жиг цалинтай учраас бүх хүнээс авах боломжтой байсан. Өнөөдөр тийм боломжгүй болсон байхгүй. Хэн ямар орлоготойг мэдэх боломжгүй. Тэгэхээр тэр ерөөсөө сонирн биш. Өөрөөр хэлбэл минимум хэмжээг нь нэг шалгуур буюу амжиргааны баталгааз төвшнгөө зааж өгсөн бол зүгээр амжиргааны баталгаа төвшинг 4 нугасан хэмжээгээр төлнө. Гэхдээ тэгэл болоо шүү дээ. Хүүхдийн төлөө. За болиё гэхэд 2 нугасан хэмжээгээр байж болно шүү дээ. Хүүхэд учраас тийм биз. Ингээл заагаад өчөд болохгүй юм байхгүй шүү дээ. Сэтгэл зүйн одоо юу гэдгийг тэр нэг хохирлын хэмжээг одоо яаж одоо нөхөн төлөх вэ гэдэг асуудал бас яригддаг тийм. Маш амархан асуудал байхгүй юу? Би одоо хэлж өгөө. Манай иргэний хуулийн 497 гэдэг заалт байна. Тэн дээр бусдын ам бие, эрүүл мэд, сэтгэл санаа, эд хөрөнгөнд хууль бусаар буюу болгоомжгүй хэлбэрээр хууль бусаар санаатай болгоомжгүй хэлбэрээр хохирол учруулах юм бол тэр итгэж төлнө гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө сэтгцэд хохирол учруулах төлөх нэ? Бие махбод нь хохирол учруулах төлөх нэ? Эд хөрөнгөнд бодвол төлөх гээд байгааз. Тэгтээ үндсэн асуудлын үг хэрэг хууль бусаар тэгээд болгоомжгүй гэж байгаа байхгүй. Гэтэ энэ үг
аваад ич. Хууль усаар буюу болгоомжгүй гэдгийн дөрөв үгийг аваа ич л та. Чи боддоо зүгээр л одоо хүний машины цонхыг хагалчвал санаатаа хагалсан ч төлөх хэрэгтэйс болгоомжгүйсэн төлөх хэрэгтэй л өстэй. Хэн нэгэн чамааг түлхэж унгаагаад чи гэмтчихье гэж бодъё. Гэхдээ санаатаа байна уу санамсаргүй нь энд ямар хамаатай юм бэ? Хүнд хүний бие махбод сэтгэл санаа эд төрөнд хохирол учруулсан бол төлхөл үүрэгтэй байгаа өстэй. Энэ зүйл шүү дээ. Тэгэхээр хэн ямар нэгэн ухаанд нь тэгж оруулсан юм хууль усаар одоо хохирол учруулвал төлнө гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр хууль ус гэдэг дээр хүнтэй явах асуудал чинь хүний эрхийн асуудал хэцүү учраас хуулийн бус гэж тогтоогоогүй байхгүй. Хүнтэй явж болохгүйс хууль байхгүй байхгүй. Байхгүй учраас энэ залтанд орохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр угаасаа энд болгоомжгүй гэж нэг ухаантай хууль усаар санаатаа эсвэл болгоомжгүй гэж нэг юм орц. Энэ үгийг зүгээр л аваач. Тэгэхээр шүүхийн процессыг хараад байхад бол ихэвчлэн одоо амь нас эрүүл мэндийн хохирлыг бол тодорхой хэмжээгээр ингээд шүүх ингээд тогтоогоод ингээд хохирол тогтоогоод тэрийг нөхөн төлөөлөх асуудал яригддаг. Сэтгэл санааны хохирлыг дандаа хоригдуулчихад байдаг. Энийг ингээд хуульчлаагүйгээс болоод энэ асуудал ингээд өдийн хүртэл ингээд ямар ч одоо нөхөн төлбөр авах боломжгүй юм асуудал яваад байна уу? Харин тийм шүү дээ. Энэ чинь ахаад нэг энд байгаа 126 жил хийх ёстой л байж штэ. Энэ байхгүйгээс болж байгаа. Зөвхөн манай хуулинд сэтгцэд утсан хохирлыг төлнө гэж заасан бол үнэн. Гэхдээ өөрөө чи асууж байгаа ямар аргачлал байхгүй. За байгаа нэг ганц аргач тий. Байгаа нэг аргачлал нь болохоор гэмтрийн улмаас гэж бол байгаа. Тэн дээр болохоор 2023 онд улсын дээд шүүхийн гэмтрийн улмаас утсан хохирлыг сэтгцэд утсан хохирлыг тооцох гээд аргачлалыг бол нэг батлаад өгч байгаа. За хууль зүйн сайд эрүүл мэндийн сайдын хамтсан тушаалаар аргачлалыг бол батлаад өгч. Энэ бол гэмтрийн улмаас. За тэр нь хэмжээний мөнгө байна. Тэр нь тэгээ бас инээдтэй жоох юм аа. Тэр нь юусе бас айгүй жоох мөнгө нэг тим юм байдаг. Тэгэхээр одоо ингээд жишээлбэл нөхөр нь эхнэр нь одоо ингээд өөрийг нь хуурч ийснийг араар нь тавьж ийснийг мэдсэн тэр тохиолдолд тухайн хүн бол автомашины осолд одоо маш хүнд байдлаар бэртсэн тийм хэмжээний гэмтэл авдгаа гэдэг энэ одоо судалгаа бол олон улсын түвшинд байдаг л да. Тэгэхээр манайх одоо яг энэ хэмжээнд нь ингээд үнэлээд эсрэг санааны хохирлын төлөх одоо ийм тодорхой стандарт байж болох уу? Байж болно. Тэгэхдээ тэр бол нэлийн хэцүү байж болно. Болохгүй юм байхгүй. Яг сая нөгөө гэмтрийн улмаас үссэн хохирол дээр ингээд нэг зэрэглэл тогтоогоцтой адилхан. Нэг бол автоматар шууд ингээд зэрэглэл тогтоогод өгчих. Байхгүй юм байгаад тийм ээ. Жохон чадвараа зохицуултаа болно гэсэн үг. Нэг. Үгүй бол тэр нөгөө хууль бусаар буюу болгоомжгүй гэдэг үгээ авчвал сэтгцэд учирсан хохирлог хүмүүс өөрсдөө тодорхойлох байхгүй юу? Миний сэтгэл санаа ийм байдлаар хохирсон. Манай өөр хүүхдүүд ийм боллоо гэдэг юм бол нэххий. Ингээд нэхэмжлээ өөрөө нотол чадвал тэрийг гаргах хэрэгтэй байхгүй юу? Харамсалтай нь өндөр нэхэх боломж нь байхгүй даа л байгаа байхгүй юу? Энд чинь надад саад болж байгаа ш нөгөө нийгэм тулгаж байгаа асуудал байхгүй юу? Одоо манай ингээд дундуур нэг хүүхэн орж ирээд эсвэл нэг залуу орж ирээд энэ амьдралыг бодоолж энэ хүнд хүлээлт хариуцлага байна уу? Гал усаж байгаа юм чи. Тэг би байхгүй л гэж хэлнэ ш. Одоо дарга зэгт нь хэлж болох уу? Энэ тэнд төрийн албагч одоо юу гэдэг юм ёс зүйн хороо энэ тэнд нь хэлж болох уу гэж хүмүүс асууд. Байхгүй ш. Боломжгүй ш. Тэр чинь ажиллаа хийж байгаатай холбоотой асуудал биш учраас болохгүй байхгүй юу? Хэдэн жилийн өмнө бол одоо амь насны одоо энэ хохирлын хэмжээг бол нэг 60 саяар одоо яригдчихсэн бол одоо нэг тэр 5 6 жилийн өмнө хаа одоо бол одоо хөдөлмөрийн эсрэг доод хэмжээ огцон нэмэгдээ явц учраас 108 сая төгрөг хамгийн доод хэмжээнд юм байна тийм үү? Хамгийн дээд нь болохоор хүний амь настай холбоотой хэрэг хохиросон болвол хөдөлмөрийн өсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэх эсвэл тухайн Монгол хүний дундаж наснаас амь хөрөгчийн насыг хасаад үлдсэн насыг нь хөдөлмөрийн өсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр одоо төлөх гэсэн энэ хоёрын аль нэгийг ашигтайгаар байна гэд иргэний хуулийн 511-4 заасан шийднийг өгсөн. Тэр нь хөдөлмөрийн өсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхээр 108 сая байгаа шиг санаж байна. Ер нь бол нэг тим юм байгаа. Гэтэл та бидний яриад байгаа нөгөө гэр бүлийн эрх зүйн харилцаанд эхний нөхрөө гомдооцсон эсвэл салаа явуулсан дарамтанд оруулсан тэнд ямар ч юм байхгүй байхгүй юу. Тэр бол зүгээр хүний амь хохиросон бол сая хэлдэг аргачлалын аль нэгээр л хийж байгаа. Зүгээр бусдын амнаас хохиросноос бусад гэмтэл учруулсан тохиолдолд хөнгөн хүндөвтөр хүнд гэмтэл учруулсан тохиолдолд зэрэглэлээр нэг 5 зэрэг хуваагаад нөгөө 150 хүртэлхийг хуваагаад нэг өхөр нэг заалтсан. Гэхдээ энэ бол гэмтрийн улмаас үүссэн хохир шүү. Гэтэл бусдын өмнө хэн нэгэн хүн буруутай үйлдэл улмаас хохирол учруулах юм бол төлдгөл ийм л залчимтай баймаар байна шүү дээ. Өнөөдөр тэгдгүүдээ л өнөөдөр асуудал хэн нэгний юм одоо буруу үйлдэл хийчээд тэгээд хохирол дэлгүй зүхтдаг алга болдог хууль нь байдгүй. Тэгээд гих мэтлэнгийн ер нь тэгээд асран тэтгэх тэжээн тэтгэхтэй холбоотой маш олон зүйлүүд байдаг. Тэгээд өшөө цаашлах юм бол энэ хуулинд орох ёстой зүйл энэ гэрэлтийн гэрээ мэрэгээд энийг боловсронгуй болох ёстой шүү дээ.
наад асуудлыг шин тодруулах гэдэг байна. Одоо бусад улс орнуудад бол гэрлэхээс өмнө гэрээ байгуулдаг. Хэрвээ ямар нэгэн байдлаар би одоо ингээд гэмтэж үртээд одоо хэвтэрт орох ч гэдэг юм уу, тийм үү? Эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо салж нийлэх тохиолдолд хоёулаа өмч хөрөнгөө ингэж хуваад хүүхдүүдээ ингэж хариуцлага хүлээж өсгөн гэх мэтлэн маш нарийн ингээд детальчилж ингэж хариуцлага ингээд тодорхойлж үүргээ бичдэг юм байл шүү дээ, тийм үү? Манайд бол ямар ч тийм гэрээ байхгүй. Өө юу гэсэн үг юм бэ? Ирээдүйд юу болохыг чи тэр одоо бичиж яах юм ах ингээд ингээд. Тэгээ энэ чинь төр юм байгаа үстэй. Төр гэдэг чинь иргэдийнхээ одоо энэ асуудлыг шийдэх жил байж байгаа юм шүү дээ. Гэхдээ хуульчлаад өгчих хэрэгтэй байхгүй юу? Энэ гэрэлтийн гэрээтэй холбоотой нэг юм чамд юу сонирхолж хэлэх үү? Манай хуулинд бол байгаа. За манай хуулинд 1994 онд би Москвад Арбатын гудамжинд явжгаад тэгээ нэг хуучин ном зардаг номын худалдаагаар орж үзчихсэн чинь Семений права байдаг байхгүй. Эргүүлээ үзчихсэн тэр гэрэлтийн гэрээ гэж байсан байхгүй. Тэгээ би тэр номыг худалдаж аваад ирээд 1994 оны ихтэй сургуулиудын багш оюутнуудын Еврика гэдэг эрдэмшигний хурал болж ирсэн. Тэр хуралд би цагдаагийн дэд сургуулийн оюутан 2 дугаар курсын оюутан ороод тэр сэдвээр илтгэл тавиад тэгээд тэндээс үндэслээд энэ гэрэлтийн гэрээний асуудал манай Монгол улсын иргэний хуулинд орсон. Тэр одоо уншсан хууль чинь аль улсын хууль байсан? Тэр нөгөө Оросыг байхгүй юу? Оросын хууль байсан. Ингээд ийм зохицуулт бол Монгол улсын хуулинд орсон. Одоо байдаг. Гэхдээ нэг алдаатай зохицуулт нь болохоор зөвхөн эдрөнгөтэй холбоотой харилцааг зохицуулна гэдээ олцсон. Эдрөнгөөс гадна нөгөө сая өөрөө чи хэлдэг нөгөө аав ээж одоо асран хамгаалах тийм ээ үр хөвгтөө тижээнд итгэх эхнэр нөхрөө одоо тийм энэ харилцаа бүгд энэ гэрэлтийн гэрээг нь орох хэрэгтэй. Тэгээд манайд бол эдрөнгөтэй холбоотойг орсон. Гэхдээ шууд бас ороогүй. Энийг манай жирийн ард иргэд битгий хэл хуульчт нь ч бас мэддэг байхгүй. Намаа гэрэлтийн гэрээгээд хэлээд явангууд очоо батлуулахаар өө ийм тийм гэрээ байдгийм үгээд одоо улсууд бас ярьдаг. Тийм байдаг. Яа тэгэхээр манай хуулинд иргэний хуулийн тусгай ангид 30-40 гаруй төрлийн гэрээг заачдгийг. Нөгөө түрээсийн гэрээ, орон сууц сүлжлэх гэрээ, худалдаа авах гэрээ гал одоо банкцайзын гэрээг заачдгийг. Тэгээд энэ тухайлан заагаагүй. Тухайлбал иргэний хуулийн 189-д баг шиг санаж байна. Энэ хуулинд тухайлан заагаагүй гэрээг нэрлэгдээгүй гэрээг нэг хэлчихэж байгаа. Нэрлэгдээгүй. Нэрлэгдээгүй гэрээнд одоо чинь гэрэлтийн гэрээ болж байгаа. Буцаад иргэний хуулийн 125, 127, 829, 130-д заацсан. Гэрүүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэж ийм хөрөнгө байна. Хувь хөрөнгө гэж ийм хөрөнгө байна. Гэрүүлийн гишүүдийн хөрөнгийн асуудлыг гэрээгээ зохицуулж өслөх гэсэн залттай. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр хууль зүйн хувьд бол нөгөө нэрлэгдээгүй гэрээ чинь тэр явж байгаа. Үүнийг нэрлэхээр бид нар жишээ нь гэрэлтийн гэрээ гэдэг. Тэгээ энэ талаар бол би маш олон одоо хэлж ярьсан да. Тэгээд улсууд харин сүүлийн үед бас нөгөө сошиал өгсөн юм үзээд маш их зөвлөгөө аваад тэгэл гэрээгээ байгуулж л байна. Үүнийг жишээ нь хууль тогтоох яаж хөөцөлсөн гэж. Гэхдээ амархан штэ төсөөс мөнгө гарах гэдэг юм уу? Гэрлэнэ гэдэг гэрүүлийн хуулинд бичсэн байгаа юм штэ. Эхний нөхөр байна, нэг их нартай байна гэх тийм үгтэй байдгийг. Тэгээ бүрдгүүлдэг. Тэгээд энд гэрлэлтийн гэрээ гэрлэхээс өмнө гэрлэлтийн гэрээ байгуулна гэж бичих хэрэгтэй байхгүй хуулинд. Гэхдээ тэгвэл тэгэл бүгд л байгуулна штэ. Хүссэн үсээгүй. Нэг хуудсан юм байгаас бичээд чи инкүү дөхөө дохоргоо дохорч чинь. За инглээ. За тэгээ батлуулдаг. Хуульчилчих юм бол хүссэн үсээгүй гэрээ байгуулахаас аргагүй болох юм байна л да. Өнөөдөр хуульчлаагүй учраас найзан дундаа гэрээ байдгүй. Гэрээ гэдэг юм чи юу гэхээр бие бинийгээ өмнө хүлээх хариуцлага байхгүй юу? Тэгээ ер нь альва асуудал гэрэлтийн гिचгдэх юм байхгүй. Гэрээгээр тоглолцоог бол тэгэл жанхураад байхгүй болчихдог байхгүй. Тэгдэг шүү. Гэрээгээр байхгүй бол тэгэл одоо цалин өсөө нэхэд чинь. Оо яг үнэ. Тэгэхээр яг энэ шиг зүгээр энэ төр бол тэр хуулиндаа ганцхан өгүүлбэр. Гэр бүл болох ч осууд заавал гэрэлтийн гэрээ байгуулнаа. Дуусаа. Ингэм бол маш олон хүний одоо харилцааг энэ гэр бүлийн харилцаа, уур бухимдал, хүүхэд, шуухад, илээдүй хувьд олон асуудал шийдэж болно шүү дээ. Энд чинь нөгөө 126-ыг л хийхэд шүү дээ. Зүгээр миний ойлгосноор Монгол улсын хэмжээнд нийтдээ нэг 900 гаруй мянган гэр бүл байна гэж тийм тоо байдаг. Эдрийн одоо хэдэн хувь нь гэрэлтийн гэрээтэй байх вэ? Энэ баг байхгүй дээ. Гэхдээ яг хуу мань мэтээс зөвлөгөө аваад гэрэлтийн гэрээгээл үе үе ярихаа тэгэл зөвлөгөө аваад тэгэл гэрээ байгуулаад зөвлөгөө аваад байгуулж л байдгийн. Тэгээд энд бол статистик байхгүй л дээ. Тэгээд байсан ч маш их цөөхөндөө гэрээ байгуулж явах юм. За нэгдүгээрт бол яг ингээд ийм мэдээлэл хэлчихээр залуучууд ирж байгуулж байна. Нэгдэх нь. За гэр бүл болохоос өмнө эсвэл дөнгөж хөрөнгөгүй хоёр. Хөрөнгөгүй хоёр хэлж тий. За хоёр дахь нь бол сүлд сууж байгаа нөхдүүд, хөрөнгөтэй нөхдүүд бас над дээр ирж байна. Дахин 2 3 танилцаа зохиож байгаа усуд бол шулуухан ирээд ийж байна. За гурав дахь нь их шүү дээ. Яг нөгөө салах гээд шүүгэд хандчихна. Шүүгэд хандчихаар мэдээж хоёулаа салыг бол амархан салгачна. А нэг нь салахгүй гэж бас гуйж хөвчих юм байна шүү дээ. Уучлаарай, миний буруу байлаа гэж байгаа нөхдүүд ирдэг. Энэ нөхдүүд би бас зөвлөдгий.
Тэгээ яах вэ гэдгийг одоо гэрээгээ байгуулж гэрээгээр хэрвээ дахин ийм алдаа гарах юм бол өөрт ногт хөрөнгөө үр хөвгтэй эхнэр хөвгтэй бүгдийг эсвэл нөхөртөө өгнө гэд байгуулчих гээд хэл зөвлөдий. Тэгэнгүүт тэрнийг авч яваад улсууд бас байгуулад ах шиг. Ингээд нэг 3 янзын улсууд ер нь бол байгуулад ах шиг байна. Жишээлбэл тухайн нэг дундаа нэг байртай байсан тохиолдолд тэр одоо 4 5 хүүхдээ саллаа гэхэд яаж тэр нэг байрыг хувааж авах гэдэг гэрээгээр яаж зохицуулах боломжтой вэ? Болно шүү дээ. Тэгээд хинээс хамаар шалтгаалж салж байгаа. Хин амьдралаа хайж явж байгаа. Хин хэнийг хайж байгаас хамааруулаад тэгвэл буруутай этгээдүүд төлбөр төлдөг. Эсвэл байгаа орон байраа үлдээгээд явдаг. Энэ чинь ямар ч асуудалгүй. Нэгдүгürt гэрээний асуудал байдаг. Буруутай хүн нь одоо салах шалтгаан үүсгэсэн хүн нь өөрөө тэр байраа хариуцлага хүлээгээд тэр таны хэлдэг байраа байна уу юугаа байна өгөөд явж болно. Нэгдүгээр нь. Хоёрдугаарт нь энэ манай хуулинд хариуцлага байхгүй шүү дээ. Өнөөдөр хүн зодвол хариуцлага хүлээнэгээ заачаад байгаа шүү дээ. Эсвэл хүний ямиг хулгай хайвалж өгөөгөө заачаад байгаа шүү дээ. Одоо өөр юу гэдэг юм энэ тэнд нөгөө тамхины хуулиар тамхи татвал торгуулга заагаад байгаа шүү дээ. Яг энтэй ижилхэн чи гэрүүл болоод гэрүүлээ хаях юм бол нөгөө тангараа зөвлчих юм бол хүлээлгдэг хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй юу? Нэг дөр амьдрах боломжгүй ингээд бие бинийгээ хүлээн зөвшөөрч чадахгүй үзий ядаад эсвэл хоорондоо ингээд таарахгүй байгаагаас болоод хүүхдүүд нь ч гэсэн хохироод гэр бүлийн хүч хэрхээлэл үйлдэгдээд яваад байгаа энэ асуудлыг тэг яах чаргагүй салахаас аргагүй ийм нөхцөлөд үүсвэл яах вэ? Тэр бол угаасаа л ойлгомжтой л асууж лээ. Гэхдээ эн чинь бол хоёр өөр зүйл ярьж байгаа байхгүй юу? Хэрвээ гэр бүлийн үйлчлэл үйлдэж байгаа бол бас л яг ижилхэн хүүхдэд одоо юу гэдэг юм түн төлдөг төлбөрийн асуудлыг эрүүгээр хариуцлагацсан. Одоо гэр бүлийн хүч хэрхээллийг аваачаад зөрчлийн хуулиар нэг байж байна. За эрүүгийн хуулинд бас хэл ам хийж байгаад орцсон. Энэ хоёр байна. Энэ гин буруутай үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэг байгаа манайд. Одоо зодсныхын төлөө эрхийн хязгаарласныхын төлөө хүлээлдэг. Түүний улмаас одоо өөрөө чи хэлдэг үлдэж байгаа гэр бүлд үүсэж байгаа гэр бүлийн харилцаанд үүсэж байгаа эдгэрэнгэнд хариуцлага байхгүй байхгүй юу? Эцэг санаанд үүсэж. Тэгэхээр одоо нөгөө сая хэлдэг хариуцлагын асуудлыг тэнд явах хэрэгтэй. Хоёр дахь нь бол гэр бүлээс гадуур харилцааны асуудал. Энэ нөгөө нэг тохиролцсон буюу сайхан тэр харилцаа байхгүй болоод нь шүү дээ. Энийхэн төлөө хариуцлага нь өөрөө мөнгөний төлбөр төлөх байхгүй юу? Энийг өгчүүл болох гэдэг байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр ямар ч хариуцлага байхгүй. Зүгээр л нүүдлийн шоу шиг зарим нь бүр ингэж шүү дээ. 100 болохоор тэнд яваал өвд болохоор даарахаараа хэлдэг. Жишээ нь ийм асуудал зөндөл байж шүү дээ. Шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх газар тэд нар одоо ингээл хайгаал олоод ингээл уулна ингээл нэг төлгөл гэдэг юм байлээ л дээ. Тэгэл одоо айгүй хэцүү. Яагаад гэж? Манай шийдвэр үүсгэлэн ажиллаж байгаа. Тэгэхдээ эн чинь өөрөө бусад шийдвэрээс ялгаатай байхгүй юу? Учир нь сар болгон амжиргааны баталгаа зөвшингээд 50 нэг бол 100% заачихгүй юу? Тэгэл олж зүхтж гадаа дотоод яваад ийш тийш яваад арай гэж олоод ирдэг сарынхаа мөнгөийнх юм өмнөх сарынхаа мөнгө юм уу өгчөж байгаа. За. Өгчөнгүүт нь тэгэл явуулна шүү дээ. За. Тэгээд дараа сар дахиад илдэггүй байхгүй юу? Тэгэхээр нөгөө асуулт чинь ахаал явах нь дээ. Нэг хүн дээр сараар нь ботхоор 12 сар 18 хүртэл нь хэдэн жил чим нөгөө шийдвэр гүйцэтгэж нэг хүнийг дуутах нэ. Хэдэн мянган хүний хойноос шийдвэр гүйцэтгэгчдэр сар болгон ирж хайна гэдэг хэцүү байхгүй юу? Тэгвэл ядаж жилээр нь тооцоод авчих болдгоо юм. Хуулиндаа нөгөө сар болгон төлнөгөө заахгүй юу? Тэгэхээр энэ одоо хуулийн бас нэг цорхоо үүсгэж шүү дээ. Тэгвэл хууль тогтоогч бас энэ асуудлыг шийдэж болно шүү дээ. Жилээр нь төлнө, 3 жилээр нь төлнө. Гадаадд явхаар бол төлнө гэж заачна. Тэгэхдээ харамсалтай тийм байхгүй нөгөө сар болгон гэж заацсан учраас нөгөө шийдвэр гүйцэтгэж сар болгон л дууддаг байхгүй. Тэгээ ирэхгүй нөгөөт нь. Тэгэл ийм сая хэлээд байгаа асуудал үүсээд байгаа. Та одоо ингээд шүүхэн шатанд гэр бүлийн маргааныг ингээд одоо өмгөөлж явах тохиолдолд ер нь хамгийн хэцүү одоо бүр за хуулиас гадна бас өөр одоо шийдэхэд төвхтэй ямар хэцүү хүнд асуудал тулгарч ирсэн бэ? Ер нь маш олон зүйл байдаг л да. Тэгээд хууль гэрлэл туслахад туслах уугүй юу гэдэг нэг асуудал. Хүүхдийн асрамжийн асуудал, тэтгэлгийн асуудал. За тэгэхээр эдгэрэнгийн асуудал гэдэг ийм нэг 3 асуудал шийдэл орхиж байгаа байхгүй. Гэтэл энэний чинь гадна ахаад эрүүл мэнд боловсрал гэдэг маш олон асуудлууд байгаа ш. Өвчтөе хүүхд биш үү? Хүнд өвчтөе хүүхд биш үү? Нэг бол 241 мянган төгрөг болоо. Өөр ямар ч байхгүй. Тэд чи асаргаанд чи маш их мөнгө төлдөг. Байхгүй явж байгаа шүү дээ, тий. Тэр хүнийгээд орлогогүй үлдчихэж байгаа, тий. За тэгээ юу гэдэм манайхан ч их төвчөлтэй улсууд юм 10 жил, 20 жил, 30 жил, 35 жил болоо салж ишт гэрүүлээд угаасаа засахгүй нөхдөөд. Тэгэхээр тэр хүний засарна гэсэн итгэлээр яваад байдаг. Гэтэл одоо тэр хүнийг харахад би бол үнэхээр өөрөө өвддөг байхгүй. Тэгэл амьдралын яриулан заяа. Тэр шүүхтэлч ярина, зөвлөгөө авахтаа гэрээ ихтэйч ярина. Аим шин ийм байж болох уу гэмээр кино шиг амьдрал яриа шүү дээ. Аим шиг кино шиг амьдрал яриа шүү дээ. Бүр үү? Тий. Тэгэхээр тэр асуудал шүүхтэр падгүй болж байгаа байхгүй. Зүгээр хөрөнгө байна. Тэгэхээр тийм усууд хөрөнгө байхчгүй. Байгаа нэг нь хөрөнгөө өгчгүй. Аль хэдийн хүний нөлөө шилжүүлээ анханасаа их усрээ нуугаад өөр аав ээжийн нөлөө болгочихно. Жишээ.
Тэгээд юу ч хөө тэгэл 30 жил нэг хүний төлөө яваад эсвэл өөр хүүхдийн төлөө гэж яваад тэгээд юу ч хөө ингээд 50-та 60-та болоод эмээ өө болоод салж байгаа амьдараа тэр хүнтэй сууснаар амьдын тамад байгаа юм шиг амьдэрсэн тийм ус зөндөө биш. Шүүхтэн шийдэж чадахгүй шүү дээ. Салгасгүй тэгээд болоо. Тэгээд яаж яах нөгөөдөл салахгүй гэд. Салуул чамааг ална, өөрийнхөө амийг хорлно, хүүхдүүдээ хорлно гэд хачаа чим ярд ус зөндөө байгаа шүү дээ. Тэгээд зүгээр энэ дээр бол нэг л юм байгаа. Төр гэдэг талаасаа энэ гэрүүлийн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй, иргэний хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй, хариуцлага хүлээлгдэг миний хэлдэг тэр заалтуудыг хийчих юм бол энэ маш сайн цэгцлэнэ. Тэгэхээр та түрүү хэллээ шүү дээ. Одоо ингээд бусдын нэр дээр өөрийнхөө өмч хөрөнгөө шилжүүлээд тэг ингээд одоо өмч хөрөнгөө хуваах асуудал дээр ингээд хариуцлагаас болчиход байгаа асуудал байна гэж. Тэгвэл энийг одоо магадгүй шүүх мөрдөн байцаагч нар тогтоогоод хэрвээ яг ингээд энэ хоёрын хамтарч амьдарч явцад одоо хоёулынхын хувь нэмрээр бүтсэн одоо орон байр эд хөрөнгө мөнөө гэд тогтоогдох юм бол тэр бусдын нэр дээр шилжүүлсэн байсан ч хамаагүй магадгүй тодорхой хувийг нь тэр хүнд одоо ингээд хувааж өгөх асуудал үүсгэж болох уу? Одоо манай хуулиар болохгүй байхгүй юу? Болох. Энд чинь нөгөө хөрөнгөтэй холбоотой асуулт чинь компани тухай хууль, иргэний хууль, гэрүүлийн хууль гэдэг маш олон хууль тогтоомжоор бас хамаардаг учраас одоо болдгоо. Тухайлбал анх би болгоо хөрөнгө болоод юм худалдаж авахдаа ээжийнхээ аавынхаа нэр дээр худалдаа авчиж байгаа их сурвалжаа өөр байдал болгочихгүй. Одоо чинь энийг буцаагаад болох боломжгүй. Манай хуулинд юу гэж байдгийг хэрэг гэрэлснээс хойш хөрөнгө дундын хөрөнгө бөгөөд хэний нэр дээр байхаас үл хамаарна гэж байгаа. Тэр нь болохоор эхнэр нөхрийн аль нэг нэр дээр байвал дундих гэсэн болохоос биш эхнэр нөхөр хөрөнгө авахдаа дундынхаа мөнгөөр хөрөнгө авахдаа аав ээжийнхээ нэр дээр авчвал тэр нь дундих гэж заагаагүй байхгүй юу? Нэгдүгürt. Тийм учраас одоо болохгүй байгаа. Харин энийг хуульчлаад өгчих юм бол болчих юм. Тэгээ харамсалтай нь ахаа нөгөө. Гүн ялгаа байхгүй шүү дээ. Нөгөө шүүгүүд нэхэмс гарах хэрэг нөгөө гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө гэдэг зүйлд хөдөлмөрөө бий болсон хөрөнгийг хэн нэгэн дураараа бусдын эзэмшилд одоо шилжүүлэх эрхээр шилжүүлсэн байвал тийм ээ түүнийг дундын өмчт авахар гэр бүлийн гишүүд нэхэмс гарах хэрэгтэй гэж чинь заачилтаа. Тухайлбал чиний нэр дээр байсан юм чи ээж үгүй шилжүүлчихгүүд би буюу нөхөр нь буюу хүүхэд бол нэгэж болж байгаа. Гэхдээ чиний нэр дээр байсан зүйлийг одоо чи битэрийн яриад байгаа зүйл бол чи битэрийн нэр дээр биш өөр хүний нэр дээр байгаа миг би нэг тухай яриад байна. Чи тэгж асууж байгаа байхгүй юу? Жишээ нь манай хуулинд байгаа энэ хоёр заалтыг араа өөр дэлгэрүүлээд болгочих юм бол олон хүний амьдрал шийдэгдэнэ. Тэгэх юм бол өөр хүний нэр дээр хөрөнгө нугаадах шаардлагач байхгүй. Нөгөө хүн хэлнэ шүү дээ. Хөөе манай миний хөрөнгө гээл. Гэх мэтлэг эн чинь юусоо усын төсөөс мөнгө гарахгүй байгаа сте. Хамаарахгүй байгаа сте. Гэхдээ энэ иргэд хоорондоо хуулийн нөгөө хууль тогтооч нөгөө 126 нөгөө ингэж байгаа шүү. Бичээд өгчлөө. Тэгэл болоо шүү дээ. Тэгэхээр төрийн өндөр албан тушаалтнууд юм уу? Төрийн тодорхой дунд шатны албан тушаалтнууд ерөнхийдөө хөрөнгө орлогоо жил бүр нэг удаа мэдүүлдэг шүү дээ. Тэгэхээр тэр хөрөнгө орлогоо мэдүүлэх явцад бас нэлээд эргэлзээ байгаад байдаг тийм үү? Одоо өөрийнхөө нэр дээр биш одоо эхнэр нөхөр ах トゥ хамаатан садныхаа нэр дээр ингээ байршуулчаад өөрөө бол баг орлогогүй шахам тиймэрхүү зарим нь баг одоо огт машин унаагүй ч гэх шиг иймэрхүү орон байргүй машин хэрэггүй баг биднээс долоон дээр хүмүүс дээр чинь одоо суугаад байгаа харагдаад байна. Тэгэхээр одоо энэ зөв буруу энийг одоо яаж тогтоох юм? Гэхдээ ер нь бол эн чинь тэгээд хүн хуурж जैन, худлаа ярьж जैन, залилж जैन. Та тэгэж итгэж гин үтгэхгүй. Гэхдээ би энэ итгэхгүй ань хэлж яахгүй залилж जैन. Одоо эн чинь баг гэмтэг баймаар байгаа байхгүй юу? Гэтэл байхгүй шүү. Хөрөнгө орлогын мэдлэг худлаа нуухт нь гэмтэг гэж заагаагүй шүү. Бас уу? Байхгүй шүү. Хамгийн доод нь 3 4 500 сая. Тэгээд нөгөө ил алдан бус зарлал нь хижнэж тэр бүм болдгийг. Тэгээд тэрийг мөнгөө төлөө намайг сонгоочгоод гуугаад говшаа явж байгаа хүн янгад орлогын үтсэн чинь юу ч байхгүй болсон байл шүү дээ. Сайн нэг хоомгоод сэтгүүлч яриад л шүү дээ. Хөөхөн энэ муу сайд дээр нэг байр аваад машин аваад биднээс одоо юу ч юм байл шүү дээ. Юу ч байхгүй хов оос нь битцэл байл шүү дээ. Энд чинь худлаа л байна шүү дээ. Хэрвээ тэгж одоо юу ч хүн болвол эцээст хүн биеийн засаад гэрийн засаад төрөө засв штэ. Хөрөг би засч чадаагүй юм биш. Гэрээ засч чадаагүй юм биш тэ. Тэгээ гэрээ засч чадаагүй нэг тэнд залцгаа чинь одоо тэгээд бид энэ юугаа найдаж итгэж одоо биднийг сайхан болгож бодох юм бэ. Тэгээ ийм л асууж нэг талаасаа. Тэгэхээр би бол юу ч хөө хоосон нөхөр гэрээ засаагүй нөхөр тийш явцсан гэж би бодохгүй гай. А зүгээр байгаа юм нууж гай. Яагаад нууж гай гэж? Хуулийн судалгаас нууж байгаа байхгүй юу? Хуулийн дагуу байсан бол үгүй над чиг тэгээд хөрөнгө гаргалт ундаг машин иддэг байр орон сууц юу вэ? Бүгдийг нь өөрийнхөө нэр дээр тэр мөнгөө татвараа төлөөд ав. Олж байгаа орсон орлого. Тий, орсон орлогоосоо татвараа төл. Татвараа төлсөн орлогоор би юугаа аавна, юугаа идэнэ үү? Би заавал нуух ямар хэрэгтэй. Хэрэггүй байгаа юм шүү дээ. А тэгвэл тэнд юучгүй байна гэж юучгүй байгаад биш.
олсон орлого нь хууль бус учраас нууж байгаа байхгүй юу? Та ер нь яагаад одоо энэ тэр төрийн тусгай албанд ингээд олон жил ажилласан мөртлөө яагаад гинт одоо гарч хуваараа юм хийхээр болов? Цалин мөнгнөөсөө болсон юм уу? Өөр ямар нэгэн дарамт шахалт байсан юм уу? Юунаас болсон юм? Ямар юм байх юм бэ чи? Би чинь одоо төрийн тусгай албанд төрийн жинхэнэ албанд тасралтгүй 20 жил төрийн захиргааны тэргуун түвшинд болтол би ажиллаа л да. Тэгээ их хурлын тамгын газар, ерөнхийлөгчийн тамгын газар, засгийн газар, хэрэглэх газар, за яамд, за их дээд сургуульд гэл ажиллаа. Тэгээд эхлээд бол ихтэй сургууль багшилсан. Хууль ямар байх ёстой юм, яадгийн эдийн судлаач боллоо, эрдэмтэн боллоо, шав төрүүллээ. За дараа нь энийгээ практик байгуулгаад одоо хуульчаар хууль боловсруулах албанд би ч одоо 10 гаруй жил ажиллаа. Хууль санаачлага ихтэй 3 субъект байгаа Монгол улсад. Бүгднийх нь ажлын албанд ажиллаа, толгойлж ажиллаа. За. Тэгэд миний түрүүч нэг яриандаа эхэлдэг дандаа лоббины хууль, салбарын эрх ашигын хууль, компани захиалгат хууль байдаг нь өөрөө надад таалагддаг байхгүй юу? Таалагдаагүй. Тэгэхээр та нар ямар хүн улсын их хурлын гишүүн болж байгааг одоо тэгээд хэлүүлтгүүд мэдж байгаа шүү дээ. Ямар болсон, ямар хүн. Тэгээд тийм нөхдүүд зүгээр өглөө унтаж босч ирэл нэг юм хэлээд ийм хууль өргөн барьлаа. Энийг бич гэдэг байгаа байхгүй юу? Энийг засаадах гэдэг. Энийг зас, энийг бич. Эсвэл зүгээр нэг юм өргөн барьсан ганц хөлбөр өгчин. Хуулийн танилцуулга үзлүүр энэс хоёр юм байдгийг. Нэг хоёр өгүүлбэртэй юм ганц хууц цаасан дээр бичээд хуулийн төсөл нь нэггүй үг юм уу өгүүлбэр засаад маяа гэд өгч байгаа байхгүй юу? За. Тэгээд тийм ажлыг би хий гэдэг нь хийдэг баймарг байхгүй юу? За. Тэгэхээр тэр санаачилсан хуулийн засгийн аргагүй хэцүү хуулиуд байдаг болчих. Тий, хэцүү биш. Утгагүй хуулиуд байгаа шүү. Одоо жишээ нь зүгээр одоо бурхан багшийн төгсөөд иргээд аваачаад хууль өгч байгаа. Нэг нөхөр унтас сэрж босон гутаал ийм өдрийг амралтын өдөр болгоё гэж хэлж байгаа. Тэр хинт хэрэгтэй. За. Гэхдээ монголчуудад амралт дутсан юм уу? Дутаагүй юм шүү дээ. Тэгтэл энэ мэтлэнгээр за өшөө нарийн юм бол хачаа хуулиуд ганц үгтэй өгүүлбэртэй миний түрүүч ирдэг ямааны ноолрын үнийг өсгөнө гээд сонгуульдаа санал авахын тулд нэг ямар төгрөг өгнө гээд ноолрын төдөн төгрөгөд үн өсгөж хууль хийчих байгаа байхгүй юу? Өршөөлийн хууль гэж байгаа. Нэг ерөнхийлөгч гарчаал навааг дуудаал. Өршөөлийн хууль гэчихэд би 20 минутанд биччихсэн. 20 минутанд хууль бичээл маргааш нь засгийн газар өргөн бариад засгийн газар нь тэр дорн тэр өдөртөө санал аваад нөгөөдөр нь их хурлд оруулаад шууд баталж ийлээ шүү дээ. 2 хоногийн турш шинэ өршөөлийн хууль баталж ийлээ шүү дээ. Тэр өршөөлийн хуулийн харин учир нь хэнийг сулах гээд гараа үдгийг чи асуух хэрэгтэй байхгүй юу? Тэр чинь тодорхой зорилготой. Гэхдээ тэр чинь юу гэдэг юм хэр хийсэн улс төрийн албан тушаалтангууд өөрсдөө ах トゥ хамаацсан садан тэр хэрэгэл мөрдөн байцаалтын шатанд явж байгаа, хэрэг үйлдэлийн шатанд явж байгаа, прокурорын хяналтанд явж байгаа, шүүхийн шатанд явж байгаа. Эсвэл дөнгөж ял эдэлсэн тэр хэрэгүүдэл хэрэгсэхгүй болох ч л өршөөлийн хууль гаргадаг байхгүй юу? Гэтэл одоо гудамжаар дүрэн баахан шоронгийн ял эдэлсэн нөхдүүдийг нэг л өдөр ингээд гараа тавьчихлаа. Хэдэн 100-аар 1000-аар гаргаад тавьчихсан. Тэр чинь хэмтрэг гарахгүй гэж яах вэ? Гэхдээ ядаж очиод авгаага аав ээжигээ зодно үстэй. Гэхдээ тэрнээс болоод ахаад тэрэг гарна үстэй. Гэхдээ тэгэхээр эн чинь бол өршөөлийн хууль гэдэг чинь бол мэдээж төл гэж байгаа. Учраас хүнээ шийтгэж болно, бас өршөөж болно. Гэхдээ дандаа очиртай. Татврын өршөөлийн хууль гэж байгаа. Тий. Би энэ татврын өршөөл бол үндсэн хууль бол маш олон хууль зөрчсөн байж болохгүй гэж би тухайн үед бол ерөнхийдөө санал болгож ирсэн. Хэдэн их 80-аар нь бараг 10 их 80-ийн билүү дээ өршөөл үзүүлсэн гэж яриад байдаг. Тийм шүү дээ. Байж болохгүй шүү дээ. Нэг үндсэн хуулинд заасан ба шүү дээ. Иргэд Монгол улсын иргэд татвар төлнө л гэж шүү дээ. Төлөх ёстой л үргэж шүү дээ. За гэтэл татврын өршөөлийн хууль гарна гэсэн тэр сая хэлдэг татвар төлөх ёстой тэр үүргийг нэгэсэндээ шударгаар татвар төлөөд исэн тэр улсууд нь хогроод нуусан улсууд нь хожиж байгаа. Хэн нууж байгаа юм? Нөгөө л улсын хурлын гишүүчтэй, нөгөө л сайдууд чтэй, нөгөө л одоо юу гэдэг юм хууль усаар хөрөнгөцсөн улс чтэй, нөгөө л өмч хөвчлөөр мөнгө авсан, тендер авсан тэр улсуудын асуудал чтэй. Нууцсан өрөнгө нь ил болохыг нэг удаа зөвшөөрч байгаа байхгүй. Тайлбар нь айгүй гоё. Зүгээр нэг гараанаас дахин эхлэе. Тэр өршөөж гинэ. Тий. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Угаасаа үндсэн хуулиа 92 онд болчоод бүгд нэг гараанаас явж байгаа үстэй. Тэгээ энэ хэн санаачлаад хэн батлав гэд бодохоор ард иргэд санаачлаагүй, ард иргэд батлаагүй. Ард иргэд хөргөд татвар л өс. Чи цалингаасаа татвар төлж байгаа. Би төлж байгаа. Тэд төлөхгүй нуужснаа ил гаргаад хууль ёсны хөрөнгө болгож шít. Энд чил нөгөө нэг ийм л зүйлийг би бол чинь хувийн нэг төлөөн зөвшөө заа гэж бичээдэг тийм манайхаа байж чадахгүй гэж гарч байгаа байхгүй юу. Өнөөдөр яах гэж тэнд ордонд очиж шигдэд байгаа юм. Би зарим улсуудыг гайхдаг. Насаараа их хурлын гишүүн сайд 40 жил хийчээд тэгээд сонгуульд унангуудаа аваачаад төрийн өмчт үйлдвэрийн газрын тэтгэврт гарсан нөхдүүд төрийн өмчт үйлдвэрийн газрын захирал болоод шүү дээ. Төргөө амьдч чадахгүй байгаа юм уу? Гэхдээ тэдний туршлагын төр ашиглах гэдэг юм шүү. Нү яг шүү дээ. Төрөөсөө юм сааж идэж уух гал шүү дээ. Өөр юм байхгүй шүү дээ. Төргөө байж болохгүй. Чи одоо хараа энэ дарга цэгийн хүүхдүүд бүгдээрээ адилхан дарга цэг гишүүд болж байна.
Одоо эн чинь хайшин хаан засгал юм уу? Хунтайжууд юм уу? Англи юм уу? Тэр үе залгамжлаад байна. Тий, яаж байгаа. Яагаад төрөө салж чадахгүй вэ? Харин ч эсрэгээр тэнд ажиллаа мэдлэг чадвартай боловсролтой болоо, мэдээлэлтэй болоо. Өөрөө яагаад хуваарь юм хийхгүй вэ? Мэргэжлийнхаа дагуу бусдад яагаад одоо эзэмсэн мэргэжлээр ажиллахгүй вэ? Бидний төлөө байгаад байгаа юм бол тэгвэл хуулиар санаачилтай. 7 хоног болгон тэгвэл хууль санаачилтай нэг гişүн. Одоо ямар байна? Өөрсдөө огцруулна, нийлүүлнэ, даргуулна гэж л одоо хууль санаачлаад байгаа юм шүү дээ. Сандал суудлын хэрүүл үргэлжлэл байна. Тийм шүү дээ. Өнөөдөр иргэний хуулинд ямар нэмэлт байгаа? Эрүүгийн хуулинд юу байна? Гэр бүлийн хуулинд юу байна? Хөдөлмөрийн хуулинд юу байна? Одоо хаана зохицуултууд байхгүй шүү дээ. Энэ шүүхүүдэд дүүрэн одоо эрүү иргэн захиргаа гэр бүлийн маргаан байна шүү дээ. Бүт тэнийг шийдэж байгаа юм байна уу? Байхгүй шүү дээ. Уул нь баймаар байхгүй. Бүгдийг цогцоор нь хийж чаддаггүй маа гэхэд гарсан одоо проблем болгон дээр нь нэг нэгээр засаад явж явах хэрэгтэй байхгүй юу? Харин тий. Одоо ингээд их хурлыг ингээд шинэ 126 гишүүнтэй парламент бүрдлээ. За одоо ингээд төсвөөс гадна хилцэх одоо маш чухал хуулиуд байгаа байх гэд хуулийн жагсаалтыг харахаар нөгөө л нэг тийм ач холбогдолтой биш хуулиудын нэмэлт өөрчлөлтүүд байгаа л харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо яах вэ? Хэн дээрх мэдл байна? Хэн юу хүсэж, хэн санаачлах ихтэй тэдний л асуудал болж шүү дээ. Зүгээр ард түмэн бол хөөрхий ихэн боддог, ихэн хүсдэг. Тэгээ уул нь зарим тохиолдолд хууль санаачлагч нь хууль баталсан гишүүд нь хуулиа зөрчөөд байгаа болохоор энэ хууль хэрэглээний асуудал ярихад бол үнэхээр хэцүү. Тийм ч бас одоо би бол ном бичээд хичээл заадаг байлаа. Сүүлийн жилүүд ном бичих айч боллоо. Хичээл заах хааж боллоо Монголдоо. Зүгээр гадагшаа бол явж хичээл зааж байна. За. Тий. Яагаад та Монголд хичээл заах? Эсвэл багш нарын цалин бага учраас тэгээд Шээ. Цалиндаа биш байхгүй юу? Монголын хууль нь гуйл болж байна. Хуульчд нь зарим хуульчд нь луулчин болж эхэлж байна. Тэгэхээр энэ мөрдөж байгаа хууль ийм байдаг юм аа. Инк ёстой маа гэж хэлгээ заахаар шийдвэр нь буруу гарч ишт хууль дээр. Өөрөө тайлбарлаж шít. Инкээ чинь өөрөө утгагүй болж эхэлж байгаа байхгүй юу? Өөрийнхөө салбарынхныгаа та шүмжлэх гэдэг юм тий. Үгүй шүү дээ. Гэхдээ салбар дотор байгаа хүн шүмжлэн шүү дээ. Эмч нь эмчээ шүмжлэн, хуульч нь хуульчаа шүмжлэн, өөр юу гэдгийг барилгын салбарын ямиг л хэлнэ үстэй. Тэгвэл яг эндээс энэ хоёрын сая ирдэг нэрлдэг субъектийн аль нь буруутай юм бэ бол хууль тогтоогч л буруутай. Буруутай учраас хууль нь одоо амьдрал дээр хэрэгжихгүй боломжгүй асуудал үүсээд байна. Асуудал үүсгэж байна. Тийм л байна шүү дээ. Та чинь бас цагдаад хэдэн удаа бас өрсөлдөд үүссэн. Тэгэхээр яагаад та өөрөө одоо энэ 126 гишүүнийг шүүмжлээд өгдөг. Та өөрөө тэдний нэг болох гээд бас явж исэн тохиолдол байгаа шүү дээ. Би хэд хэдэн удаа биш, би ганцхан удаа одоо 24 оны сонгуульд нэр дэвшиж үзсэн. За таны чинь 20 онд үзсэн санагдав. Үгүй 20 онд нэр дэвшиж гэсэн чинь нэр дэвшүүлээгүй. За тэгээд бол би ганц л удаа дэвшиж үзсэн. Нам байхгүй би даасан шүү дээ. Тэгээ үзсэн. Тэгээд яг уу 23 мянган хүн над санал өгсөн сонгуулийн бодлоо ингээ зөндөл юм байт юм байлаа. Тэгээд тэр бол одоо хамаагүй ч нэг сонгуул болоод өнгөс би тэр талаар оншихнохгүй. Тэгээд яг уу сонгуулийн хуулиасаа тогтолцооноосоо за тэгээд сонгуулийн мөн чанараасаа болоод гараагүй. Одоо бол би дэвшигдэх асуудал байхгүй. Зүгээр л өөрөө юм хийгээл явъя л та. Би тэнд очихдоо өөрөө чинь асуусанчлан муулаад байгаа улсууд чигээд би хэлсэн шүү дээ. Тэр 126 чи хууль санаачлах үүрэгтэй байхгүй. Би санаачлахгүй гэж хэлээгүй байхгүй юу? Тий. Би санал шиг яриаггүй шүү дээ. Тий. Хэрвээ намайг сонгосон бол би яг энэ яриад байгаа бүх зүйлийг л би хийсэн. Би 7 хоногт нэг хууль санаалж чадна. Өдөр болгон би нэг хууль санаалж болно. Энэ хуулийн галтгоонд одоо 30 жил ажилласан юм. Яг сонгуулийн өмнө бол одоо маш гоё зүйлүүд ярьж исэн. Яг тэр одоо 126 дотор парламент дотор ороод ирэнгүүтээ одоо зүсн хувираад гэдэг юм уу одоо ингээд нөлөөнд автдаг юм уу яад ингээд чимээгүй буцгаж. Энэ одоо намын удирдлага тэр нэг багаар ажиллах гэдэг тэр юунд нь автаад ингээд чимээгүй болчихдөг юм болов уу гэж. Тийм ойлгомжтой чи заавал надаар хэлүүлэх гэдэг. Жигсаалтанд орж байгаа юм байна шүү дээ. Нам жигсаалт намын дараа жигсаалтанд хийж байгаа юм байна шүү дээ. Би чамаа оруулаа шүү чи тэр конопыг дарал гэж байгаа шүү дээ. Гү тэгэл болов шүү дээ. Ойлгомжтой энгийн логик шүү дээ. Түүнээс биш би тэнд сонгогдсон улсуудыг эрхэш одоо хуульч хүн болвол энэ одоо шүүн тасалгаанд оролцож ирсэн бол энэ хүний эрхтэй холбоотой маш их олон зөрчлүүд биш. Гэхдээ энэтэй холбоотой асуудал тэгээд өдөрт нэг өгүүлбэр бичиж сууж л хэлдэг. Бичихгүй л байгаа зү. Тэр одоо чи конопч учраас намын буюу бүлгийн өөр юуны ч байдаг юм санаачилсан тэр зүйл дээр л одоо санал өгөхтэй л гэж одоо үүрэгдэм болов гэж би бодоод байгаа шүү дээ. Өөр над гаргалгаа харагдахгүй шүү дээ. Одоо ингээд
эрх баригч намыг хараад хахад ингээ хоёр талцаад энэ хоёр талцал нь сүүлдээ бүр ингээд улсын хурал болон засгийн газар гэсэн хоёр институцийн хоорондын зөрчил болж хувраад энэ нь төрийн хямрал болчихгүй гэсэн болгоомжлол байна. Энэ дээр та хуульч хүний хувьд юу гэж харж байна? Гэхдээ энэ ерөөсөө заавал хуульч гэдэг утгаараа биш зүгээр ер нь бол ингээ болох ёстой болдгороо болоо явж байгаа харин эрүүл үзэгдэл юм болов гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхгүй бол одоо юу гэдэг нэг хүний хүслээр нэг намын хүслээр эсвэл дарангуулаар гэдэг юм уу тийм ээ тогтсон биш. Тэгээд үзэл бодлоо чөлөөт хийлээд тэр жигүүр хөдөлгөөнүүд нь бий болоод ингээ явж байгаа нь эрүүл зүйл гэж би бол хараад байгаа шүү дээ. Иргэдийнхэн одоо амжиргааг дээшлүүлэх энэ ялангуяа энэ ирэх жил одоо юугаараа яаж амьдрах вэ гэдэг энэ одоо тооцоог хийж байгаа энэ хариуцлагатай мөчөд энэ асуудал дээр анхаарахгүйгээр ингээд санал судлалын хэрүүл хийгээд байна л гэж харагдаад байна. Гэхдээ тийм ээ тэгж хийж байгаа усууд нь хий. Нөгөө л их бүхий албан тушаалтангууд байгаа шүү дээ. Их хурлын гишүүд нь засгийн газрын гишүүд нь хийж байгаа үстэй. Одоо тэгээд чи юу яах юм бэ? Бид бол нөгөө төсөв батлуулчмаар байна. Хоол унтайгаа эмнэлэг сургууль нь цалинтай баймаар байна. Чи санаа зовоод байгаа. Би ч ойлгож нэмж чинь. Гэхдээ тэгээд чи бидээс хамаарахгүй тэнд л бужигнаад шүү дээ. Одоо ингээд нөгөө эм багш эмчнэр нь нөгөө нэг чамлаад байсан цалингаа авч чадахгүй ийм байдал үүсгээд шүү дээ. Одоо яах вэ? Тэгээ энд нэг л субъект байгаа шүү дээ. Монгол улсын ерөнхийлөгч. Одоо тэгээд доогоороо хэлдээд асуудлаа шийдэж чадахгүй тэгээд их хурлыг тараачих хэрэгтэй шүү дээ. Айгүй амархан. Гэхдээ дахиад сонгуул явуулах өөр арга байхгүй шүү дээ. Тэгэл засахгүй. Тэгээд төсөв яах юм болж байна? Гэхдээ төсөв тэгээ баталчлаараа шүү дээ. Ямар нэгэн байдлаар баталчлаа шүү дээ. Болохгүй тэгээд эн чинь шийтгэл асуудал шүү. Өнөөдөр хүмүүс нь болохгүй гэж үзээд байгаа бол улсын хурлыг тараахаас өөр над бол зөв шийдэл байхгүй л. Тэгэхээр тарчж байгаа их хурлаас яаж төсөв шаардах юм? Төсөв батлах боломжгүй болчих юм шүү. Яг тэ тэрэн дээр тулах юм бол тэгээ бас нэг юм олно шүү дээ. Тэгвэл үндсэн хуулиа зөрчөөл үндсэн хуулийн дагалдах тэр журмын хуулиа зөрчөөл үндсэн хууль баталж болоо л юм. Тэр хуулиндаа нэг үгэл хийчихнэ л юм сте. Тэгээд энэ тохиолдолд төсөө дахиад шинэ энэ эсвэл өргөн баригчнаар нь баталсан тооцноо. Үгүй ялгаа юус ингээд тооцног бол тэгэл болоо шүү дээ. Тэгээд дараа нь байгуулсан шинэ хурлын тэгээд буцаагаал нэмэлт тасалбал хийнэ үстэй. Ер нь шийдийг бол шийдэл зөндөл байгаа шүү дээ. Зүгээр энэ улс төрийн намын хатуу гişүнчлэг болчих. Сонгуул болохоор энэ намууд нөгөө мөрийн хөтөлбөрөөр гаргаад одоо ёстой аль зөв зүйтэй байдаг юм уу эсвэл аль гоё ярьсан эсвэл хүнд итгүүлж чадсан тэр намд нь ард түмэн саналаа өгөх боломжийг олох хэрэгтэй байхгүй юу. Гэтэл улс төрийн намаар одоо хатуу гişүнчлэлтэй болгоо хийчихаар нөгөө одоо намынх нь миний нам аав ээжийн нам гарах гэр болохгүй би чамд ажил өгнө албан тушаал өгнө. Тэгээ засаг барьж байгаа нь ингээд албан тушаал ингээд солиод яваад байгаа байхгүй юу. Энэ чи өөрөө нөгөө хамгийн буруу зүйл байхгүй. Одоо өнөөдөр ардсан намыг би харъя л да 10 жил ардын нам засаг барьлаа гэхэд 10 жил ардсан намын гишүүд ардчлалыг дэмжснийхээ төлөө эсвэл юу гэдэг нь тухайн хүнийг дэмжснийхээ төлөө одоо ер нь бол ажилгүй хогдор гарч шít. Годомжинд гарч шít. Хөдөө орон нутагт бол ялангуяа за хотод бол юу ч хамаагүй нэг юм хийгээ тэгээд явж ийн хувь зайтайгаа эвлээд хөдөө орон нутагт байхгүй шít. Зүв зүгээр мундаг чадaltaй боловсон хүч юм хад нам орон нутгийн сонгуул солигдлоо ажилгүй болж шít. Тэгээд тэр нь одоо 10 жил болж шít. Тэгээд юу гэдэг юм ардчлалыг дэмжснийхээ төлөө 10 жил ажилгүй байна. Чинь харамсалтай байна. Хүний бүхэл бүтэн үе үстэй. За одоо юу гэдэг юм сая орон нутгийн сонгуулаар чи одоо 330 сумын 100 эрдэнэ илүү ардчлал нам гарсан гинлээ. Буцаа тэнгуут нь ардамын намын нөгөө нэг усууд бас одоо ажилгүй болчихл явж байгаа шүү дээ. Эн чинь өөрөө айгүй утгагүй байхгүй. Тэгэхээр эн чинь гişүнчлэгүй болчихвол болох гээд байгаа юм. Тэгвэл ард түмэн талцахгүй. Тэгтээ харамслаа энийг шийдэхгүй. Яагаад гэж эрх барьж байгаа энэ хоёр нам чинь гişүнчлэлтэй байж өөрсдөө арахыг бодно шүү дээ. Тэгэхээр нөгөө хүний юм авцсан, бэлгийг авцсан, нөгөө ярьдаг шүү 10 мянга 20 мянга энэ авцсан нөхдүүд, уул боовыг авцсан нөхдүүд тэгэл намдаа өгнө гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө тийм ш. Тэгээд чи нөгөө барилдаг сүлжээтэй болсон. Бүгд л мэдж байгаа ш. 10-аар нь гэрээр нь 10 айлаар нь аав ээжээр нь төдөө үнээр барина гэдэг. А хэрвээ гişүнчлэгөө шудраг болгоо айчих юм бол тэгэл амарч. Тэгвэл хэн эндээ баригдах сонгол болоход дуртай хүндэлэг шүү дээ. Өнөөдөр чи эрүүгийн их зүйл эрдэмтэнтэй уулзж байгаа байхгүй юу? Судлаачтай уулзж байгаа байхгүй юу? Өмгөөлөгчтэй. Өнөөдөр гэмтрийн гаралт малж амар болж шүү дээ харалта. Нялх хүүхдийг алж яан ядж яан хан савж алж яан 18 6 настай хүүхдийг мөчилж алж яан дүүжилж яан одоо хачаа хачин хүний өснөөс баймаргүй гэмтэр гараад шүү дээ. Энэ чинь эцсийн өөрчлөлттэй холбоотой юу? Энэ чинь нөгөө гэр бүлийн өрсөн орчин олон шалтгаан байна. Тэгэл эцсийн хамгийн том шалтгаан том зургаар нь авч үзэх юм бол энэ чинь төр зэсгтэй холбоотой шүү дээ. Ер нь бол төр гэж айл эргээ бодчих. Тэгээ хаав гэж хүн байдаг. Хүүхдээ хүмүүжүүлдэг, сургадаг, үг хэлдэг, тэ хоригддаг, болиулдаг. Тэгвэл яг төр тийм л ажил хийх ёстой шүү дээ. Өнөөдөр арх байхгүй болох хэрэгтэй, ажилгүйдлийг байхгүй болох хэрэгтэй, ажилтаа орлоготой болох хэрэгтэй, сургууль соёлоор явуулах хэрэгтэй, ихтэй сургууль сурах хэрэгтэй. Энэ бүх ажил энэ чинь олон юмнаас хамаарч байгаа байхгүй юу? Мэдээж үгдэн хувь хүн талаасаа бол тийм зүйл байж байгаа. Энэ нийгмийн өөрчлөлт, хүний сэтгцэн бүгдээрээ энэ төр зэгтэй холбоотой шүү дээ.
Төрийн үйл ажиллагаатай холбоотой шүү дээ. Тэгээ өшөө наривчлах юм бол энэ хууль тогтоомжтой холбоотой. Энэ төрийн эрүүгийн ялын бодлоготой холбоотой. Олон зүйлээс хамаардаг шүү дээ. Одоо өнөөдөр хүүхдүүд ярьж шүү дээ. Насан туршаагүй хүүхдүүд нийлээд насан туршсан үнийг амьдаар нь булсан хэрэг гарч шүү дээ. Болж шүү дээ. Амьдаар нь. Тэгээ нэг хүүхэд нь айсандаа буцаж ирээд очоод элсийн нухсан чинь өнгөрцөн байсан. Тэгээд илэрч байгаа хэрэг хачаа эргүүд их гарч шүү дээ. Тэгээ энэ чинь тэмцэх ёстой шүү дээ. Бодлогоороо тэмцэх ёстой шүү дээ. Энэ хүүхдүүдийн энэ хүмүүжил ер нь сургуульд найдаад орчдөг эцэгчүүдийн бас хариуцлагатай байна. Мэдээж эцэгхийн хариуцлага байна. Тэгэхдээ нийгэм би тэгж хэлэх гээд байгаа. Төр зэсгэд би шүмжлэх гээд байгаа. Ахаад сэлэнгэд усан хэрэг байна. Чеки чаны киног дуурайгаа үзэл бага насны насан туршаагүй 3 хүүхэд нийлэл баахан айлын үйлжээ аварч шатаасан шүү дээ. Тэгэл цагдаагийн газраас аялын хэсэг гараад очиод үзсэн чинь кино үзэж байгаа юм болцсон гэж байгаа байхгүй. Тэгвэл тэр садар самуун зодон зохион аллах хядлаг шатаадаг зүйлийг гаргаж байгаа. Энд чинь соёлын яамтай байгаа үстэй. Үз харах хэрэгтэй байгаа үстэй. Юу чамаагүй бүгдийг үзүүлж болохгүй үстэй. Тэгэхээр эн чинь төр зэсгэл асуудал шүү дээ. Би бол хуу хүн ард иргэд аав ээж гэхээсээ илүү мэдээж тэр бүхэн хамаатай. А гэхдээ хамгийн гол зүйл нь төр засаг эн чинь бодлого гэж юм байх хэрэгтэй шүү дээ. Энээс аимшигын зүйлүүд зөндөө байна шүү дээ. Одоо ингээл би нэг муудалцсангуудаа шууд 5 литрийн бензин асгаал ах トゥ хоёрыг амьдаар нь шатааж шүдэн цураад алдчих шүү дээ. Чи зөндөө асуудал байх шүү. Ягаад энийг ингэ нийгэмд гаргаж 50 60 одоо Монгол эмэгтэйг аваад хуурж аваад зарлж байгаа тэр Сингапур өвгөний асуудлыг ярихгүй байгаа. Ягаад шүүгч нь ээжгээд одоо юу гэдэг юм ах トゥ гэрээ нийлээд 10 20 охтуудыг хүний 8 игээд зарлж яхад тэр асуудлыг төл ярихгүй байгаа. Маш олон одоо гэмтэргүүдийн цаав очно гарч штэ. Байж одоо яг одоо оролцож исэн ямар одоо хамгийн аимшигтай ноцтой хэрэг байна. За яахтаа тэгээд чинь зөндөл юм байна штэ. Жишээ нь зүгээр нэг жишээ хэлэхгүй да. Үгүй ээ тэгэл одоо тэгээд тухайлжуулаад хэлээ явахтаа тэгэл хүн амны хэрэг, хүний 8-ны хэрэг, за тэгэл одоо мафийн толгойлогчийн одоо хэрэг мэрэг гэдэг тэгэл зөндөл хэрэгүүд байна. Мафийн толгойлогчийн хэрэг. Мафийн толгойлогчтой холбоотой хэрэг байна штэ. Яг гадаадын кинонд мафтай кинондор гардаг шиг үйл явдал Монголд чинь болсон шүү дээ. Би амьд гэлчин биш. Гадаадын мафийн толгойлогч гэдэг нөхөр хүн Монголд ирээд бизнес хийгээд нэг хүн төлөвлөлтөхгүй Монголын нэг бизнесмен. За. Тэгээд тэрнтэй холбоотой шүүгэн шийдвэр гаргаад 3 шатны шүүгэн шийдвэрээ хогшин мөн байна. Нөгөө нөхрийг хүний мөнгөөр залсан байна гэж жишээ нь шүүгэн шийдвэр галтсан. За. Тэгжээтэл нөгөө нөхөр нь тэг чи одоо 2000 оны их шүү дээ. Одоогоос 2002 3 он гэхээр 20 жилийн өмнөх нөгөө нөхөр нь Монгол 3 машинтай явна онгоцны бодлоо. Уралдаа нэг жиптэй, ардаа нэг жиптэй голдоо дундаа бүх бенцтэй. Нөгөө VIP машин. Ингээл энэ 3 машин яг л кино штэ. Явлаа. Явж яхад нөгөө тухайн үед залилсан гэж шүүхөр осон гэдэг компани яг захирлын машин ирээл яг VIP буюу голын тэр бүх бенцэг чинь мөргөж явах. Яг тэр үед харин тэр голын машин сууж явах хэвээр нөхөр нь арын машинда хөвгөнтэй суужгаад тэр мөргүүлээг байхгүй юу? Энийг 20 жилийн өмнө ярихаар улсууд кино ярьлаа яг энэ ч бодит амьдрал шүү дээ. Одоо энэ хар тамхины хэрэглээ бол замбраага алдаад ялангуяа энэ өсвөр насныхны дунд бас энэ хамаарал ихсээд байна гэдэг ийм одоо аюултай мэдээлэл байна л да. Тэгэхээр сүүлийн үед яг хууль зүйн яамны зүгээс мэдээснээр бол нэг 3 4 том бүлэглэлийг одоо илрүүлж баривчилсан гэдэг асуудал байна. Гэтэ цаана одоо нийлүүлэгч, борлуулагч бусад бас ийм хамааралтай хүмүүс байгаа гэсэн мэдээлэл байна л да. Хар тамхи бол цаанд гал шүү дээ. Энэ бол Монголд зөвхөн миний авсан мэдээлэл, миний уншсан мэдээлэл бол дэндүү их газар авсан. Энийг хэрэгэлдэг бүхэл бүтэн үе давхраг одоо бий болцсон. Тэгээ энтэй л одоо хатуу тэмцэх ёстой шүү дээ. Яаж тэмцэх юм? Ахаал эрүүгийн ялын бодлогоор тэмцэн шүү дээ. Тэгээ ялын бодлого нь байхгүй сул юм чи яах вэ? Өнөөдөр миний мэдэж байгаагаар жишээ нь 3 удаа хар тамхины хэрэгээр хэрэгэлсэн асуудлаар яш итгэл эдэлсэн нөхөр 4-р ороод 1 жил аваад галж шүү дээ. Ийм балаа хууль байгаад байна уу? Одоо тэгээд хэнд ирэх мэдл байна. Тэгээд тэр хүн шийдэж шүү дээ. Чи энгийн одоо чиний ухаанд бол буухгүй шүү дээ. 3 удаа. Тэгээд 3 удаад нь яасан гэж ахаал нөгөө нэг торох морох тэрсгнэс гээд тэр нь явж байгаа юм чи яах юм? 3 удаа хоригчоо 4-т ганц ил биш шүү дээ. Тийм байна. Энэ нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд одоо мөнгөө яаж үрхээ мэдхээ болоод ийм хар тамхины хэрэглээр орсон тохиолдол зөндөө байна гэдэг. Тэднийг одоо ийм ялаас мултлахын тулд ийм ялын бодлогын чангалахгүй байлгаад байна гэсэн мэдээлэл. Гэхдээ тэр үгээс л чи ойлгомжтой. Заавал тэр үгээс л ойлгомжтой шүү дээ. Хуулийг хэн баталдгийг. Тэгээ хурлын гишүүл баталдгийг бага өстэй. Тэгээ яах гэж тэр одоо юу гэдэг хар тамхийг хүн болохгүй, хэрэглэж болохгүй, тарааж болохгүй, хадгалж болохгүй гэдэг бүх байхад ягаад тэрний одоо хүлээлгээр сул байгаа юм. Сонирхолтой учраас сул биш. Тэгвэл тул хүчилдөө.
Тулд өгчих юм бол тэрийг хэрэглэхэ болж шít. Тэгээд тэрийгээ сурталчилтаа энэ тэнд болох гэдэг эсвэл хүмүүсээр яриад хар там хэрэглэх юм бол төдөн жилийн ялтай шүү, бүх насаараа орох ялтай шүү, ингэ шүү, тэгвэл шүү 20 жил шүү, 15 жил гэх юм бол ийм хүн сонирхож үзэхгүй. Энэ таблетыг үзэхгүй. Үзэхгүй шүү. Яг бол 20 жилийн ялтай ингэлээ боли. 15 жилийн ялтай боли. Чи ойлгомжтой асуудал байна сте. Өнөөдөр ял гэдэг юм чинь шүү дээ. Хүмүүжүүлэх агуулгатай байдгийг, цээрлүүлэх агуулгатай байдгийг, урдсан сэргийлэх агуулгатай байдгийг. Ялыг чангалдаа бүх хүмүүс ингэж ял өгөөд гэж хүмүүс бодож эсвэргүүцдэг. Үгүй шүү дээ, өгөхгүй шүү дээ. Ялаас хүн айдаг байхгүй юу? Замын гол цагдаа байхад хүмүүс дөрмөөрөө явдаг. Цагдаа байхгүй бол шар гэрлэр магадгүй улаан гэрлэр ордог байс тээ. Энд чи урдсан сэргийлэх зүйл байхгүй юу? Тэгэхээр одоо нийгэм биднээ замбраагүй болоод байна, харгас болоод байна гэж яриад байгаа байс тээ. Учир нь үүнтэй тэмцэх бодлого нь өөрөө сул байгаа учраас улам давраад байгаа шүү дээ. Төшөйтгэл байгаа шүү дээ. Одоо энэ төрийн иргэн захиргааны хууль мөн өстой хачин бос шүү дээ. Тэгээд процессын бол бүр авах юм байхгүй шүү дээ. Бүр өстой зөвхөн хуульч мэрэгжлийн өмнөний хувьд бол өстой амар хууль бос шүү дээ. Маш их боломжуудыг гаргаж өгсөн лоовчдыг боломжийг гаргасан ийм хууль өнөөдөр батлаа хийцэн. Лоовчдод боломж олгосон хуулиуд байна гэж. Гэхдээ тэгэлгүй байх юм бэ. Одоо чинь залим эхлэх гэмтэг. За энэ нэг жаа манай эрүүгийн хуулийн 17-гийн 1 2 3-ыг зац. 3 хүн төрөлтөө болгоо зац. 17-гийн 2 нь 50 сая буюу их хэмжээнээс дээш хохирол учруулах юм бол 10-аас 40 саяар торох буюу 2-оос 8 жил өгсөн. Хүний мөнгөл лоовлдаад 4 5 6 7 жил хэдэн жил болдгийг мэдэхгүй. Сая над дээр байсан нэг дээр 5 жил болоод хүний мөнгөийг хэдэн зуун саяыг авчаад тэгээ шаналгаж гад яг шүүх хуралдаан болтдог өдөр төлж байгаа байхгүй юу? За. Төлж байгаа. Төлөнгүүд нь шүүгээс яаж чинь 12 сая торох 10-аас 40 саяг яасан? Хохирлоо төлцсөн. Гин буруу хүлээдсэн. Одоо яах ингэж? Гэтэл тэр 5 жилийн дотор нэг хохирогчийн хувьд амьдрал нь оронгороо гэж шít. Аав ээж нь нас болж гэн, өвчин зовлон тусч гэн, байр байшингаа алдаж гэн, түрээсэлж явж гэн, байга хөрөнгөөр нь тоглолцсон. Тэгээд нөгөө 5 жил юу ч болоогүй хүний хөрөнгийг бүчгүй банкнаас мөнгө авах хүүтэй авдаг үстэй. Банк усаас мөнгө авах бизнесийг хүүтэй авдаг үстэй. Тэгэхэд юу ч байхгүй. Гэхдээ хэдэн зуун сая төгрөг лоовж болсон 12 сая төгрөг одоо юу ч шүү дээ. Тэр мөнгөний угаагаад одоо өчнөө өсгсөн л байна. Өчигдөр сарын хүнд өрөхгүй байвал яах юм чи? Оо за. Нэг сарын зүгээр л одоо банкны хүнд өрөхгүй мөнгө байвал яах юм? Энд чинь ял муу юм уу? Тэгэхээр хуулиараа мөнгө хэлнэ. А ялын үр нөлөө байна уу? Энд хүмүүжлэг юм байна уу? Байхгүй. Цэвэрлэл байна уу? Байхгүй. Урсан сэргийлэл байна уу? Байхгүй. Эсвэргээрээ хүний мөнгөийг хичнээн жил ашиглаад тэгээд мөнгөнд төлчих юм бол 10 сая тургуулад алчдаг юм байна гэсэн бараг одоо юу гэж байгаа юм? Буцаагаад урайлан дууцсан гэмтэлгийг өөгшүүлсэн залт явж штэ. Тийм биш үү. Гэх жишээ нь. Тэгвэл энийг наривчлаа да. Ямар тохиолдолд торгуул ял өгье. Ямар тохиолдолд хориг ял өгье. Хориг ялын хэмжээг маш их дээшээ доошоо болцсон интервалын 2-8 жил. Үзмжээр шийдэж штэ. Тэгээд хуулийн нарийн юм бол маш их юм байна. Энэ хууль цугцаа энэ тэр. Одоо энэ хууль цугцааны асуудал байна. Би энэ хууль цугцааг бол одоо зүгээр онолд бол байдаг. За Монголд энэ хууль цугцаа дэндүү бага байна. Гэхдээ энийг нэмэх ёстой шүү дээ. Тэгээд чи хугацааг нь бодоод үзтээ. Захиргааны ихтэй 1 сар. Учраа мэдээгүй учрын болоогүй 1 сар болно шүү дээ. Тэрнээс зөвлөгөө авах 1 сар болж байгаа байхгүй юу? За. Гэхдээ наатаха 1 жил болголтой болдго юм бол иргэн дээр гэрээний өргөтэй холбоотой хугацаа 3 жил. За. Үйл хөдлөлтөй холбоотой 6 жил. Ерөнхий хугацаа 10 жил. Гэхдээ 2 дахин нэмэлттэй. 3 жил юу ч болоогүй болчих. Өгнө өсөр гоод эсвэл нөгөө эзэн олдохгүй эсрэг гоод дуусчих واخгүй. Эсвэл гадаад дотоод дуусчих шүү дээ. Гэхдээ ятаж тэгвэл нэмэлттэй. Ерөнхий хэцүүдэр байж штэ. 1 жил, 3 жил, 5 жил, 10 жил. Гэхдээ ер нь тэгээд хүний имийг авсан төлөө өгөхтэй байгаа үстэй. Хүн зодсон бол хариуцлага хүлээх ёстой байгаа. Бусад орнуудад хэд байдгийг. Зөндөш тэр Франц, Англи, Манглд бол манайхаас дандаа даабалцсан байж байгаа байхгүй. 2 тэр зөв шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь цаад утгаараа хууль зугцаа одоо гэмтрийг хэрэгсэхгүй болох тухай. Одоо юу гэдэг иргэний маргааныг бусдын авсан мөнгийг өгөхгүй байх хугацааг хууль зугцааг айгүй ингэнээр ойлгож болох байхгүй. Хууль зууг нь бол зөрчигдсөн эрхээ сэргийлэх хугацааг л одоо юу гэдэг иргэний хэцүүд хууль зугцаа гэдэг тийм. Тэгээд ийм байж болохгүй байхгүй. Өнөөдөр эргүү хэцүүдэр хууль зугцаа нь 15 жил хүн алдсан байхад 15 жил гэж заасан ба шүү дээ. Тэгээд 15 жил болоод гараад гэх юм бол биш энэ тэнд явж байгаа хэрэг биш болох нь дээ. Гэхдээ хүн алсан юм чи хариуцлага хүлээх ёстой биз дээ. Хэрэг хуулихгүй гэдэг юм биш юм уу? Тэр чи яах вэ? Ерөнхийдөө ардын үг бөгөөд ер нь хизээ нэгэн цагт хариуцлага хүлээдэг шүү л гэдээ хэлсэн болгоосууч одоо хууль зугцаагаар ярих юм бол хэрэг хууччих шүү дээ. Хуучрах нь битгийл хэрэг хэрэгсэхгүй болж шүү дээ. Үу заа. Хогорсон иргэд улам хохирдог юм л байна. Өнөөдөр хүний эрх ярьдаг.
дандаа с ิจ гтэн яллагддаг шүүгдэж ирэх хэлж шít. Хоригчийг юус ярихгүй шít. Ингээд бодох чинь дэндүү харамсалтай. Тэгээ энийг бүхнийг шийдэх нь нөгөө л хууль тогтоогчид хуулиар батлах хэрэгтэй шít. За ингээд бидний ярилцлага цаг аль хэдийн дууссан байна. Ингээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярилцлага өгснээр баярлалаа. Тэгэхээр ер нь Монгол улсын хууль зүйн салбар ялангуяа энэ одоо хуулийн цоорхоо хийдлийг арилгах асуудал дээр та хуульч хүний хувьд өөрийнхөө байр суурь саналыг хэллээ цаашдаа бас хууль тогтоогч таны энэ саналыг бас сонсоод бас өөрсдийнхөө энэ хууль тогтоох ажиллагаанд бас анхаарч ажиллах байх гэж найдаж байна. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн амны эвэл зочны ярилцахаар хууль зүйн ухааны доктор профессор Батчав оролцлоо. Анхаарлаа тусан үзэгч та бүхэнд баярлалаа.